Сайн байцгаана сонсогчдоо та бүхэнтэйгээ шинэхэн дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ нэгэн харамсалтай, золгүй болсон явдал ярьж өгөхөр бэлтлээ. Одоогоос 7 бараг 8 жилийн өмнө Отгон тэнгэр хайрханд 27 уулчин авираад тэгээд тэдний 17 нь харамсалтайгаар амиа алдсан ослын талаар сонсоогүй хүмүүс ховор ахаа. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө оргил өөд хамтдаа алхацгаая хайрхан DCI Hiking гэх нэртэй 4 уулын клубын нийт 27 уулчин Сүхбаатарын талбайгаас Отгон тэнгэр хайрхны оргилд хүрэхээр 3 форго маркийн автомашин хөслөөд тэгээд хүлгийн жолоогоо залсан байдаг. Тэдний дунд болохоор 6 эмэгтэй, 21 эрэгтэй байсан бөгөөд 2 нь болохоор нэг гэр бүлийн хүмүүс, бусд нь бол найз нөхөд тэгээд олон жилийн турш хамтдаа ууланд авирч байгаа хамтрагчид байсан гэдэг. За тэгээд тухайн үед 27 уулчид хоорондоо ярилцсан байгаа. Тусдаа ууланд авирч байгаар нэг оргил руу нийлээд авираад нэг баг болоод олон оргил эзлэх нь илүү үр дүнтэй юм байна гэж ярилцаад тэгээд жил болгоны намар Монгол орны өндөрлөг ууланд яг энэ бүрэлдэхүүнээрээ авирч байхаар тохиролцсон. За тэдний энэ удаагийн авиралтын хамгийн гол зорилго нь болохоор уулын спортын дөрвөн бэрх хэмээх цомын болцол хангах байсан бөгөөд тус цомыг авахын тулд Монголын хамгийн өндөрт тооцогддог 4 оргилд гарсан байх ёстой байдаг. За энэ 4 оргилд нь яг ямар оргилууд байдаг вэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь мэдээж Алтай нурууны ноён оргил хүүтэн буюу Монгол улсын хамгийн өндөрлөг цэг гэж явдаг. Далайн түвшнөөс дээшээгээ 4374 метрийн өндөрт оршдог. Хоёрдугаарт нь Хангай нурууны ноён оргил буюу Отгон тэнгэр хайрхан байгаа. За далайн түвшнөөс дээшээ 4008 метрийн өндөрт байдаг бол дараагаар нь Соёны нурууны ноён оргил Мөнх сардаг буюу далайн түвшнөөс дээш 3491 метрийн оргилд гарах байдаг. Харин дөрөвдүгээрт нь болохоор Хинтийн нурууны ноён оргил Асралт хайрхан байгаа. За Асралт хайрхан болохоор далайн түвшнөөс дээшээгээ 2799 метрийн өндөрт оршдог байгаа. За эдгээр оргилуудад тус бүртэн амжилттай авирснаар уулын спортын 4 бэрх хэмээх цомын болцлыг хангадаг юм байна. Ингээд манай 27 уулчин маань замдаа байгалийн сайхныг биширч дуудуулж анх яагаад ууланд авирах болсон, авирч байхад нь болж байсан хөгжилтэй мартагддаггүй дурсамжуудаа нэг нэгээрээ ярьцгааж инээж хөхрөлцөөр яваад 10 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагчинд хүрсэн байна. За зарим нь бол байгаль хамгаалагчийн гэрт нь хоногсон бол тэдний олонх нь гадаа майхнаа бариад үлдсэн нь машиндаа амарцгаасан. Тэдний 6 хүн нь сонирхогч, харин 21 хүн нь мэрэгжлийн уйлчид гэж байгаль хамгаалагчийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Ингээд маргааш нь буюу 10 дугаар сарын 21-ний өглөө 7 цагт Бадар хундаг нуурын эхэнд машинуудаа жолооч, тогооч нартайгаа үлдээгээд уйл руу 27 уулчид бүгдээрээ авирч ихээсэн. Тэр өдөр яагаад ч юм цаг агарын байдал бүр хачин сайхан байсан болохоор уйлчид хоорондоо за Отгон тэнгэр хайрхан биднийг ивэлдэ багтаалаа гэж ярилцаад 8 цагийн турш маш тайван алхаад хоол ундаа хувааж идээд хөгжилтэй эвтэн аргагүй матсаар байсан. Ингээд тэд 16 цагийн үед зорьсон газраа хүрч уйлчдын хамгийн гол хийдэг зүйл буюу төрийн далбайгаа мандуулж ориглыг эзэлснээ тунхагласан. Зорьсон газар нь Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр буюу дээр дурдсанчлан Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр хайрхан бөгөөд далайн түвшнөөс дээшээгээ 4008 метрийн өндөрт оршдог. Холоос харахад намхан дүнхийсэн хайрхан шиг харагддаг мөртлөө өксөх тусам завчин өндөр. За тэгээ хин дуртайнд гүгээд гараад явчих боломжгүй цастуул байдгийн байна. 27 уулчин маань ийхүү оргилд гармагцаа бүгдээрээ их л баяртай хид хидээрээ бөөнөрөө нийлж зогсоод баахан зураг авахулсан бие биендээ ирч хүч урмын үг хилцгээсэн. Өөр мэрэгжилтэй, өөр амьдралтай тэдгээр 27 хүнийг улам дэшээ авирах хүсэл, хобби, зүүдэлж сэрдэг оргилууд нь нэгтгэж Отгон тэнгэрийн оргилд зогсоогоод байгаа нь тэр бөгөөд клубээрээ тусдаа явсан бол энд ийм сайхан цаг агаартай ингэж бартаа саадгүй яваад ирээч үгүй ч хэмээн ярилцаж байсан гэдэг. Гэвч хэдхэн минутын дараа тэдэнд хизээч нөхөж баршгүй хүнд гарц тохионо гэж тэдний хин нь төсөөлөөгүй. Тэд хайрхны оройд 40-50 минут орчим болоод 20-д олуулаа 3 олсонд хуваагдаад урууд чихэлсэн. Оргилд хүрэхээсээ илүү хэрхэн эрсдэлгүй буух вэ гэдэг нь уйлчдын хувьд бас л томоохон сорилт бас амжилт байдаг бөгөөд тэд уруудахтаа хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөөд арай
өөр сорилт, арай өөр адал явдал хүсэж анх дээшээ өгсөн нөгөө Бадар хундаг нуурын зүгт биш нөгөө тишээгээ буухаар маршрутаа өөрчилсөн байдаг. За одоо дэлгэцэн дээр бас та нарт зураг харагдаж байгаа байх. Эндээс харуул та бүхэнд илүү ойлгомжтой харагдах байхаа. Ингээд эхний олсонд уулын спортын мастер Сүрэнжаваар ахлуулсан 17 уулчин хөдөлж, за түүний араас 2 олстой 10 уулчин дагаж явсан. Тэд хөдлөөд ердөө 50 орчим метр явж байтал эхний олсонд явж байсан 17 уулчдын зүгээс тэнгэр нэргэж байгаа юм шиг түс тас хийх аимшигтай чанга чимээ гарч цасан манан үүссэн байна. Яг тэр агшинд уулын спортын мастер Сүрэнжавын бэхэлгээгээ хийгээрээ авраараа гэж чангаар орилох дуу сонсогдмогцоо тэрхэн зур хойно нь явсан 10 уулчтаасаа бүр мөсөн сураг тасарсан. Сүүлийн 10 хүнийг ахалж явсан уулчин Ж Насанбат сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдахдаа дөнгөж ард нь явж байсан миний хөлийн өмнөр цас нурж нилэнхүүдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдэж байсан. Би тэр үед мөснийхөө сүхийг нэг далаагаад л хоосо хоцорсон. Цасан хавтангийн гулсалтыг үнэхээр юу ч зогсоодгүй юм байна лээ. Бид итгэж ятгахтаа тэднийг доор амьд байгаа болов гэж гордож нэрийг нь уул ус хад асах цуурайтуулан дуудаж ойрлож бахирч бачуурч айж сандарч юу хийхээ мэдэхгүй зогсож бүр галзуурхаас ч наагур болчихсон байсан гэж Насанбат ярьсан байдаг бол зарим нэг их сурвалжууд дээр дурдсанаар түүнийг зургийн аппарата далд хийхээр 30 секунд орчим түр саатахад урд нь явсан 17 хүн ангал руу унаж уйлчин Насанбат болон түүний ард нь явж байсан 9 хүн амьд үлдсэн. Хэрвээ тэр зургийн аппарата далд хийхээр түр саатаагүй байсан бол 27 уйлчин бүгдээрээ ам эрсдэх байсан гэж бичсэн байдгаа. Ингээд ослын дараа үлдсэн 3 эмэгтэй 7 эрэгтэй буюу нийт 10 уйлчин үндсэн зам руугаа дөгсөн. Эхний хүн цасны алхаа мөсөнд зоогоод 1 м орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоож баг багаар газар хороосоор хэсэг мөлхсөний эцэст тэд 2 хэсэгт хуваагдаад тэндээ хонхоор болсон байгаа. Гэтэл отгон тэнгэрийн оргилд удалгүй цасаар шуурч, хүүтний ирч чангарч, хөдөлгөөнгүй түрхэн зур зогсоход л тэднийг нэвсийтлэн цас дарж байсан гэдэг. Ийм хүнд нөхцөл байдалтай дээрээс нь найз нөхдөө нүднийхээ өмнө алдчихсан. Тэдний сэтгэл зүй бол үнэхээр төсөөлөхөд бэрх байсан байх. Бараг л амьгүй сүг олчихсан байсан гэж өөрсдөө ярьсан байдаг. Тэд цасанд дарагдаж өгөхгүй тулд нэгнийгаа зүүрмөглүүлж болохгүй гэсэн үүргийг өөрсөддөө өгсөн бөгөөд хэрвээ жаахан дуг хийх л юм бол үхэл тэднийг отож байсан гэж хэлж болно. Тэдгээр ам аврагдсан 10 уулчин аимшигтай харанхуй тэсгэм хүйтэн оргилд 3400 метрийн өндөрт цас мөсөн дунд ам тэмцэж дүүжгэнсэн байдалтайгаар 2017 оны 10 дугаар сарын 21-ний шөнийг өнгөрүүлсэн. Энэ бол амьд гарахын төлөө хүнээс гарч болох хамгийн дээд тэсвэр төвчээр бөгөөд зарим нэгийнх нь гар хөлн хөлдөөд хавцсан ч тэр бол жижигхэн золиос байсан гэж ярьдгийн байлээ. Тэгээ отгон тэнгэрийн цасан шуурганд босоогоороо хонохдоо тэд нар мантахыг л хүлээгээд тэгээд бие биендээ жаахан л тисчих. Одоо жаахан хүлээж нар гарах нь үнэн гэж дахин хэлж бие биенийгээ жуулж хүлээсээр байгаад үүр цайлгсан гэдэг. Үүр цайж гэгээ орж эхэлмэгц тэд уулнаас бууж эхэлсэн бөгөөд ардаа үлдсэн 17 нөхдөөсөө алхамаар холдож байгаадаа итгэж чадахгүй. Тэд араас нь гараад аллал гараад ирэх юм шиг санагдаад байн эргэн харсаар доошоо уруудаж эхэлсэн. Цасан дээгүүр алхаж мөлхөхдөө өмнөх хүнийхээ гიშгсэн мөр тохиолдсон хэсэг за өвдгөлсөн ормыг нь бүр 1 см ч алдалгүй дагаж маш анхааралтай явснаар өдрийн 14 цагийн үед доошоогоо Бадар хундаг нууран дээр жолооч нар дээрээ хурж ирсэн. Мэдээж тэд бууж ирэх ёстой цагтаа биш. Бүр маргааш нь за тэгээд 27 хүн арвуулахна болчоод хүрээд ирсэн учраас жолооч нар нь бол тэднийг хармагцаа шоконд орсон юу болов яачихсан бэ гэд орилолдоод өөдөөс нь тосож гүйж ирцгээсэн байдаг. Тэнд болохоор 2 жолооч тогооч гэсэн хүмүүс байсан бөгөөд уулын бэлд үлдээд отог майхнаа манаж байсан гэдэг. 21-нд буюу ууланд гарсан тухайн орой тэднийг бууж ирэхгүй байхаар нь уульчдыг хайх ажиллагааг Завхан аймгийн онцгой байдлын хилтэст мэдэгдэж эхлүүлсэн байсан бөгөөд 22-ны өдрийн 10 цагт 10 уульчинг бууж ирмэгцэн Улаанбаатар хот руу ар гэрийнхэнд нь болон онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн. За ингэснээр албаныхан хэвлэлийн баг хурал хийж аврах бүлгийнхэн онгоцоор ирж ослын газарт ажиллаж улс даяараа шахуй уймж гашуудаж эхэлсэн гэдгийг та бүхэн саяхан мэд санаж байгаа хаа. Гэхдээ тухайн үед зарим нэг хүмүүс гашуутгаасаа ч илүү амьд үлдсэн
хүмүүсийг одоо доромжилж бурууг чихэх хандлага бол гаргаж байсан. За тэгээд энэ явдлаас хойш 3 хоног эрен хайх ажиллагаа бол үргэлжилсэн байдаг. Тухайн орон нутагт эрен хайх ажиллагааг зохион байгуулж байгаа Эрлийн баг хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийг бол хангалттай шуурхаа хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн газартай танилцах шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор тухайн үеийн шадар сайд, инх төвшин, онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Бадрал нараар ахлуулсан мэрэгжлийн уйлчид онцгой байдлын ерөнхий газрын харьяа, аврах тусгай ангийн шүхэрчин аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг Ми 171 нисдэг тэргээр Завхан аймагт 200 гаруй алба хаагч 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр хурж ирсэн. За тэд болохоор 800 метрийн урттай 200 метрийн өргөнтэй буюу нийтдээ 160 мянган метр квадрат талбайд эрен хайх ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрвээ уулын цас хавцал тал руугаа нурсан бол 17 уулчин амьд үлдэх магадлал бараг байхгүй. Харин өвөр тал руугаа нурсан бол амьд олдох магадлалтай гэсэн итгэлтэйж тэднийг хайсаар байсан. За онцгой байдлын ерөнхий газрын газар дээр ажилласан аврагчдын ирүүлсэн мэдээлэлээр дараах тайлбарыг хийсэн. Тэгэхээр уулын отгон тэнгэр харихтын зүүн урд талд 3200 м өндөрт игц хадан хясаа байдаг юм байна. За тэгэхээр уулчид хясаараа унсан байх магадaltaй гэж үзэж байгаа. Аврагчид осолдсон иргэдийн цогцыг 3200-аас 3400 м-ийн өндрөөс буулгах үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За уулын цас дагтаршиж маш их хунгарлсан байгаа учраас бас хүндрэлтэй байгаа гэж газар дээр нь ажиллаж байгаа албаа хаагчид бас мэдээ ирүүлсэн байна. Тэгэхээр дээр хэлсэн уулчид нийтдээ 27 байсан. Үүнээс 10 нь бол 9 мэнд байгаа. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагт эхний 7 хүний цогцсыг 1-ээс 1.5 метрийн гүнтэй цаснаас эд зүйлсэн цухуусан байдалтай байхад олсон. Тун удалгүй 45 минутын дараа дахин 3 хүний цогцос олдсноор амиа алдсан хүний тоог 10 гэж олон нийтэд мэдгдсэн. Гэвч маргааш нь буюу 10 дугаар сарын 24-ний өглөөний 9 цаг 43 минутанд металл хайгчийн тусламжтайгаар 2 уулчны цогцсыг олсон. Харин 1 цагийн дараа дахин 1 цогцос олдоод байсан бол 11 цаг 30 минутанд ойролцоох газраас мөн металл хайгчийн тусламжтайгаар дахин 1 цогцос олдсноор амиа алдсан хүний тоо 14. Ор сураггүй байгаа 3 хүн байна гэж онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Мөн уулын цас дагтаршиж хунгарлсан учраас аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж Ослын газар эрен хайх ажиллагааг удирдан явуулж байгаа онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Ариун Буян мэдээлэв. Харин 10 сарын 25-нд буюу тэднийг осолдсноос 4 хоногийн дараа цооног ухаж явсаар үлдсэн 3 уулчны цогцыг гаргаснаар нийт 17 уулчны цогцыг цасан нуранган доороос гаргаж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгснөөр ядаж нэгэнч болтугай амьд олдож магадгүй хэмээн хүлээж байсан олон нийт болон ар гэрийнхнийх нь гойрдлого ийхүү тасарсан. Осолдсон 17 уулчин 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй хүмүүс байсан бөгөөд амь насанд нь хүрсэн гэмтлийг уулнаас унахтаа авсан. Цогцнууд бол үнэхээр нүд хальтран байсан гэдг нь үнэн. Гэхдээ олон нийтийн ярьж байсан шиг тасарсан хөл гар байгаагүй тухай амьд гарсан уулчид мэдээлсэн байна. Харин дөрвөн мөчн хид хугарсан, бие нь мушгирчихсан, эргэжчихсэн, нүд ам нь цөмөрсөн, хөвлийн хөндийн бүхэлдээ няцраад хурц үзүүртэй мөснүүд биедэн жад шиг зоогдчихсан байсан. Тэрч бүхэл бүр нүцгэн цогцснууд гарч ирсэн байна. Үер дурссан хүний хувцс нь тайлагдчихдаг шиг мөсөн хавтангийн гулсалтын үед уйлчдын үүрч явсан үүргэвч гадуур хувцас гутал нь сугарсан байсан. Жишээлбэл амиа алдсан уйлчдын өмдөн шилэв хүртлээ шувтарчихсан. Харин цамцсан сугаа хүртлээ дээш тайлагдчихсан байсан гэж дурдсан байна. Тэрч бүхэл мөсний сүх ган алхах нь хүртэл хуугарчихсан байсан гэд бодоход хүний биед яг ямар гэмтэл учрах нь ойлгомжтой болж байгаа хаа. Хувцсгүй цогцсыг харсан ар гэрийнхэнд нь бол ямар байх нь ойлгомжтой. Ар гэрийнх нь амьд үлдсэн 10 хүнийг бас тодорхой хэмжээнд буруутгаж сэтгэлийн шарахыг нь улам бүр сэдрээж тэгээд байж суухын аргагүй болгож байсан. Тэд амьдраад яах вүлээ гэж бодоход хүргэж байсан гэж сүлд ярьсан байдаг. Амьд гарсан 10 уулчин эрлийн ажиллагааг дуустал отгон тэнгэр хайрхны өвөрт байгаль хамгаалагч Батмендинд байсан бөгөөд хөл гар нь хүлцсэн хүмүүс нь эмчлүүлээд зарим нэг нь болохоор ослын хямралаасаа гарч чадахгүй
байж сууж ядаад гэрт орж гарсаар бараг л одоо гэмт хэрэг хийчихсэн хүн шиг толгоогоо унжуулцгаагаад хинийхэн ч амнаас үг унахгүй яаж чадахгүй бачимдсан хүмүүс эрлийн 3 хоногийг бол тэгэж өнгөрүүлсэн гэдэг. За тэгээд сүүлийн цогцыг олоод Улаанбаатар хот руу явхаар болсон. Тухайн үед болохоор Шадар сайд инх төвшөнд тэдэнтэй уулзаад та бүхнийг онгоцоор авч явъя. Улсын онцгой байдлын газраас та нарт хүсэх зүйл байна уу гэд асуусан байгаа. Гэхдээ нөгөө 10 уулчин маань дүүрэн хүнтэй ирсэн 3 автомашина яаж хоосон буцаахав дээ. Жолооч нарт маань эвгүй штэ гэд ийм шийдэлд хүрээд тэгээд фургон машиндаа суугаад буццгаасан байдаг. Тэднийг Улаанбаатар хот руу фургон машинтай хөдөлсөн гэдгийг улс даяараа мэдэж байсан болохоор 22-ын товчон дээр одоо хэвлэлийнхэн болоод бусад хүмүүс хүлээгээд байж иж болцшгүй гэж үзээд элсэн тасархаа дээрээс амьд үлдсэн 10 хүнийг гэр бүлийнх нь болон сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тосож аваад эмнэлэгт хэвтүүлэхээр авч явсан байдаг. Отгон тэнгэр хайрхнаас одоо ирэх замдаа тэд шаналл бачуурлаа зөвхөн архиар дарж явсан болохоор согтуугаараа эмнэлэгт хүргэгдсэн гэсэн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэл зүйн эмчилгээ хийлгээд 7-оос 14 хонцгоос юм бэлээ. Тэд осол болсныг хамтдаа явсан хэдийгээ ууланд үлдээгээд бууснаа, олсноо, ямар дүр төрхтэй болчихсон байсныг нь нүдэрээ харснаа гэд олон зүйлийг одоо мартаж чадахгүй. Тэгээд дээрэс нь орон гарын юм шиг байсан болохоор ер нь бол амьд үлдсэн уулчид нэг ясандаа галзуурсан мэт байсан гэж өөрсдөө сүлд дурсаж ярьсан байлээ. Тус хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид мэдээлэлэхдээ мөсөн хавтангийн нуралд үүснээс болж 17 уулчин амиа алдсан. За уулчид Отгон тэнгэр уулын орой дээрээс буухдаа хаттай хавцлын ирмэг хэсгээр явсан нь осолдох хамгийн гол шалтгаан болсон байна. Талигаач нар хавцал руу шидэгдэж амь насаа алдсан. Ийм ослоос хүн амьд гарах ямар ч боломж байхгүй гэсэн утга бүхий дүгнэлтийг гаргасан тухай хэд хэдэн их сурвалжууд дээр дурдсан байна. Эдгээр амь эрсэрсэн 17 уулчин бол хизээч хинээрч орлуулшгүй сайн хань, сайн аав ээж, сайн хүүхэд, сайн найзууд байсныг бол монголчууд бид мартах учиргүй. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг жилийн дараа асралт хайрхан явах замд гэрэлт хөшөө босгосон. Яагаад тэдний амиа алдсан Отгон тэнгэр хайрханд биш бүр хинтийн нурууны ноён оргил асралт хайрханд хөшөө босгосон бэ гэхээр асралт хайрхан болохоор Монголын уйлчдын дунд бол босго гэж яригддаг. Учир нь энэ хайрханд авирсан хүний сэтгэлд нь ууланд авирах хобби, хүсэл сонирхол нь одоо жинхэнэ утгаараа биелэлээ олоод дараагийн ууланд тэмүүлэхэд хөтэлдэг учраас энэ газар хөшөө босгохоор сонгож авсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол асралт хайрханд авирч гарсан хүн өөрийгөө яалж тэсвэр төвчээр гаргахын амтыг мэдэрч за тэгээд уйлчин болох уу болохгүй юу гэдэг эхлэл нь тавигддаг учраас уйлчдын босго гэж яригддаг гэж хэлж болно. Тиймээс асралт хайрханд авирахаар яваа уйлчид энэхүү дурсгалын хөшөөн дээр түр зогсож тэнгэрт дэвшсэн 17 уйлчдыг үрд дурсан хүндэтгэхийн зэрэгцээ уулын спорт сонирхогчид шин залуу үеийнхэндээ осол аюул байгалийн гамшиг бол хаанч тохиолдож болохыг сануулгах зорилгоор уйлчид нэгдэн тэгээд олон нийтийн хандив тусламжаар энэхүү хөшөөг босгосон юм байна. Монгол улсын гавьяат тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер Гангаамаа ослын талаар ярихдаа Отгон тэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60 гаруй жил болж байна. Харин нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал нь биш. Уул нь бол энэ цаг үеэр Отгон тэнгэрт авиралт хийхийг уулчид хатуу хориглдог. Цас ороод хатуураагүй байгаа. Тиймээс цасан нуранг үүсэх магадлал маш өндөр. Үүний зэрэгцээ 20 гаруй уулчин 2-3 хаан олсонд нэгдэж явсан нь амь насыг нь эрсдүүлэх магадлалыг улам нэмэгдүүлсэн байна гэж хэлсэн бөгөөд миний олсон мэдээллээс харахад уул нь энэ осол болохоос 2 жилийн өмнө буюу 2015 оноос байгаль орчны сайдын тушаалаар Отгон тэнгэр хайрханд авиралт хийхийг бүр мөсөн хориглочихсан байсан ч тэд авирсан гэсэн байна. Мөн зарим нэг мэдээлэлээр дурдсанаар уйлчдыг авиралт хийлгэхгүй гэж байгаль хамгаалагч бол нэлээд их эсэргүүцээд дийлээгүй гэж бичсэн байна. Ганцхан юм дээр харамсаж байна. Яах гэж одоо тийм олуулаан тийм ээ. Одоо нэг олсонд орж маш олон хүн энэ яг энэ улиралд нь явбал гэж харамсаж байна. Тэгтээ бол бас харамсаад одоо бид нар явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд аврах хэрэгтэй. Хэрвээ амьд байвал аврах хэрэгтэй байна. Маш яралт арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энийг л хэлмээр байна. Сэтгэлдэл авах гэж та бодоод байна уу тий? 2 хоног одоо цас нурнаа гэдэг чинь яг аль тал руугаа яг унсныг би мэдэхгүй шүү дээ. Хамгийн гол нь хавцал руу унсан бол маш эрсдэлтэй ер нь бол магадлал маш муу. Зүгээр яг бууж байгаа тал руугаа цас хамаад авцсан бол магадгүй цасан дор одоо
бэртэж гэмтчихэд амьд байх магадлал байгаа гэж би үзэж байгаа. Одоо миний зүгээс л тэгэж дүгнэж байна. Зөвхөн яг аль руугаа унсныг ч бас мэдэхгүй байгаа учраас. За ингээд та бүхэндээ Монголд ууланд авирч байгаад одоо золгүй байдлаар амиа алдсан ижил төстэй кейсүүдээс богинохон дуртад явъя. За хамгийн ихэнд гэх юм бол 1961 оны 10 дугаар сард яг адилхан одоо дөнгөж цас ороод удаагүй байхад Увс аймгийн Түргэний ууланд авирч явсан Монголын 10-аад уулчид осолдоод нэг хүн амиа алдаж байсан бол 1980-ад оны үед ханан хадны тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан уулчны уяан тасарч осолдсон золгүй явдал тохиож байсан байна. Мөн сүүлийн үеийн мэдээллээс гэх юм бол 2014 оны 2 дугаар сард Гавьяат Тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер Болдбаатар Алтай 5 богдын малчин оргилд өвлийн авиралт хийхээр бууж явахдаа хавцалт мөргөж амиа алдсан тухай харамсалтай мэдээлэл байна. Мөн 2015 оны наадмын өдрүүдээр Алтай 5 богд ууланд авиралт хийхээр явсан 5 уулчин бүгдээрээ осолдож, осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэд Монгол Expedition компани Алтай 5 богдод аялуулах зарын дагуу нэгдсэн байдаг. Та бүхний мэдж байгаачлан сүүлийн 10 орчим жил бол ууланд алхах сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдэх хандлагатай болсон. Ялангуяа өвлийн улиралд богдуул руу ямар ч уулын хадаасгүй гутал өмсөөд алхаж байгаа хүмүүс бол зөндөө харагддаг. Хад мөргвөл, хазгаа гიშгвэл, гимтэл аюул бол энүүхэнд гэдгийг мэрэгчлийнхэн хэлжсэн. Хэрвээ энэ чигээрээ яг замбраагүй яваад ах юм бол дээр дурдгдсан одоо ууланд авирч аваад амиа алдсан чагсаалт улмал уртсах байх. Дараагийн ээлжинд одоо та бидний найз нөхөд ч байж болно. Хинч мэдгүй гэдгийг бол мэрэгжлийн хүмүүс хатуу сануулдаг юм байна лээ. Тийм учраас 2017 онд энэ осол болсны дараа хүмүүсийн хүсэл сонирхлыг одоо хааж өндөр ууланд авирахыг хориглохоос илүүтэйгээр улсаас уулчдыг хамгаалсан одоо тэдэнд чиглэсэн одоо бодлого, чиг үүрэг өгүүлэгдсээр байна гэж яригдаж эхлээд одоогоос яг 1 жилийн өмнө буюу 2024 оны 1-р сард өндөр уулын бүсэд авиралт хийх журмыг байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар аль бие осоор баталсан байна. Ууланд авирах сонирхолтой хүмүүсийн хувьд бол мэдхэд илүүтэхгүй чухал мэдээлэл гэж үзэж байгаа учраас энэхүү журмаас би товчхон та бүхэнд дурдаад өгье. За өндөр уулын авиралт гэдэг нь бол далайн түвшнөөс дээшээгээ 2799 метрээс дээшээ буюу одоо Хинтийн нурууны ноён оргил асралт хайрхан болон түүнээс дээш өндөртэй ууланд авиралт хийхийг хэлж байгаа юм байна. Хэрвээ өндөр ууланд авиралт хийх гэж байгаа бол заавал Монголын уулчдын үндэсний холбоонд бүртгүүлэн амь насны даатгалд хамрагддаг. Хэрвээ 14-өөс 18 настай бол заавалчгүй эцэг их асран хамгаалагчийн аль бие усны зөвшөөрөлтэй байх ёстой. Тэгээд авирагч бүрийг олон улсын уулчдын холбооноос зөвшөөрөгдсөн стандартын дагуу аюулгүй байдлыг нь одоо хангах тоноглол хэрэгслээр бүрэн хангах ёстой гэж заасан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж одоо авирагчдыг тодорхой хугацаанд түтгэлзүүлж болно. Ингэснээр тэдний аюулгүй байдлыг хангаж байгаа бөгөөд авиралт хийхээр заасан хугацааг болон ориглыг одоо маршрутыг солихыг хатуу хориглосон заалт байгаа. Мөн хамгийн том чухалд тооцогдох нэгэн заалт нь юу вэ гэхээр өндөр ууланд авиралт хийх гэж байгаа бол заавал хөтөчтэй байх ёстой. Хөтөч нь Монголын уулчдын үндэсний холбооны ур чадварын сургалтанд хамрагдаад шалгалтанд тэнцэж үнэмлэх авсан байх ёстой. Ингэснээр тухайн авирч буй уулын батлагдсан чиглэлээс гаралгүй маршрутаараа авирах, цаашлаа тухайн уулынхаа ус, ургамал, амтан болон хөрсний онцлог, байгалийн ямар нэг аюулын тухай мэдээлэлтэй болох, тэгээд эрсдлээс урьдчилан сэргийлэх. Хэрвээ эрсдэлд өртөх юм бол шаардлагатай мэдээлэлтэй байх ийм боломж хөтөчтэй байснаар хангагдаж ирж байгаа юм байна. Мөн нэмж дуртахад ууланд алхах, авирах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй клуб бол байдаг гэсэн. Гэхдээ 1955 онд үүсгэн байгуулагдсан Монголын уулчдын үндэсний холбоонд аль бие усны бүртгэлгүй клубүүд ч гэсэн нэлээд олон байгаа юм байлээ. Тэгээд бас одоо сүүлийн үед бол чанартай, чанаргүй аяллаа компаниуд олширсан байгаа. Тиймээс та бүхэн дээрх журмын дагуу заавал эрсдлээс урьдчилан сэргийлж аль бие усны хөтөч одоо мэрэгжлийн үнэмлэхтэй хүмүүсээр ахлуулж явахыг уриалж байна. За ингээд миний өнөөдрийн бэлдсэн дугаар одоо мэдүүштэй, сургамжтай болсон гэж найдаж байна. Хүсэл мөрөөдөл хоббинийхоо төлөө явж байгаа дамиа алтна гэдэг
гэдэг бол хамгийн харамсалтай, эмгэнэлтэй тохиолдолд зүй ёсоор ордог. Дээр дурдсан, осолдсон олон хүмүүс цасан нуранган доор амьд үлдэх гэж яг ямар их зүтгэснийг бол төсөөлөхөд ч бэрх байлаа. Та бүхний маань дунд уулан далхах, авирах, за аялах сонирхолтой хүмүүс хэр олон байдаг вэ? Болцшгүй аюул эрсдлээс өөрсдийгөө хэрхэн яаж хамгаалдаг тухай одоо типүүдээсээ бусадтайгаа хуваалцаж сэтгэгдлээ бичиж үлдээхээ битгий мартаарай. Мөн өнөөдрийн дугаар та бүхэнд таалагдсан бол лайк болон subscribe тавьчаад орж суугтаа нэгдээрэй. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.